Дархан хот автоолоод төмөр замын зангилаанд оршдог давуу талаа ашиглаж аяж жуулчлалын бүсийн гол төв болох боломжтой гэж Дархан аймгийн засаг дарга онцоллоо. Замун газар тариалан үйлдвэрлэлийн салбарт харьцангуй давуу тал олон байгааг тэрээр онцолсон юм. Орон нутгийн төдийгүй улсын хэмжээний брэнд бүтээгдэхүүн болсон нэхий идэл, харь ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хоршилт хамтын ажиллагааны давуу талыг ашиглах өргөн боломж байна. 5. Эх орны байгалийн баялгаас нэмэн өртөг шингэсэн эцсийн ам бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийг бүрэн хангах уул уурхай металлургийн цогцлбор үйлдвэр байгуулах үндэсний хэмжээний төслийн ажлыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн маань амжилттай үргэлжлүүлж байна. Цаашид шууд ангижруулсан төмрийн үйлдвэртэй болох цаг ойрхон байна. Ойрын жилүүдэд үйлдвэр маань дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын үндэсний том үйлдвэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Дархан аймгийн үед Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн найрамдлын шин зохицолбор эко хөгжлийн загвар хот болох зэрэг хотын хөгжлийн 37 төслийг хэрэгжүүлэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулаад байгаа. Эдгээр төслүүдэд хөрөнгө оруулагчдад таниулах сурталчлах зорилгоор Дарханы хөгжил олон улсын форумыг бол Дархан хотод зохион байгуулж байна. Тэгэхээр форумд Оросын холбооны бурайд улс, бүгд найрамдах Хятад ард улсын, Өвөр Монголын өөртөө засаг орон, Турк, Канада, Франц зэрэг улс орнуудаас хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцож байгаа юм байна. Дархан аймаг нь аймагт өрсөлдөх чадрын үнэлгээний ерөнхий үзүүлэлтээр 2015 онд 2-дугаар чигсэж байсан юм а. Дархан аймгийн дид үтс нь бол одоо хамгийн сайн. Эдийн засгийн хувьд ч гэсэн бас 80-аас дээш 90%. Бизнесийн үр ашиг нь хамгийн сайн. Хамгийн одоо муу зүйлт юу вэ гэхээр засаглалын үр ашигын асуудал гарч ирж байгаа. Энэ бол 2013, 14, 15 оны байдлаар. Зарим үнэтэй зэрэгцээд Эрдэнэ хотын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил бол аль биесээр эхэлсэн байгаа. Өргөтгөл нийтдээ 53.7 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэйгээс 45 сая долларыг нь эдийн засгийн газрын хөнгөлөлтөө зээлээс зөвлөсөн хөрөнгө оруулалтыг хөгжлийн банкнаас гаргахаар болсон юм а. За уг төсөл хэрэгжснээр Эрдэнэ хотын хэрэгцээг ирэх 15-аас 20 жилдээ бол хангах боломж бүрднэ гэж салбарын яамнаас нь бол тооцоолсон байна. Өнөөгийн байдлаар Эрдэнэ хотын цахилгаан станцын хүчин чадал 36 мегаватт байгаа бол өргөтгөл хийснээр хүчин чадал бол 50 хүртэлх мегаваттаар нэмэгдэх боломжтой байгаа. Энэ бол тус станцыг 1987 онд ашиглаад өгснөөс хойш хийж байгаа анхны шинжлэлийн ажилд бол тооцогдож байгаа юм а. За төслийн гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын 3 дугаар дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгсэн Хятадын